За сайн байцгаана уу та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За хавар болчихсон мань явахтай маягилж агаад нэмгэн гараад дөрмийн дагуу ханаа түрээд тэрэндээ халуураад өчтөр видео хийгээд бай гэсэн бодлоо олсон. Тэгээд тэрэндээ хүлцэн өчөж байна. Тэгээд өнөөдөр нөхөд оруулж байна. Энэ 7 хоногийн одоо таарад хөзрийн мэрийг маань одоо эхэлж байна. Одоо цаашд ер нь нэг юм эртхэн хийсэн дээр юм шиг байна. Тэгэхгүй бол бас дандаа цагийн тулгаж хийдэг нь бол миний буруу. За ингээд таар өдөр 3 хөзөр байна. Одоо савааны хатан, аягны хатан болон хүч гэдэг хөзөр байна. Эндээс аль өөрч нь одоо нүдэнд тусч байна. Аль өөрч нь одоо илүү анхаарал татж байна. Тэрийг сонгоорой. За тэгээ тэрнээс шингээ хөзөр дэлгэх болно. За тэгээд одоо бас хавар болж байгаа маань гэхдээ дулаарах болоогүй шүү. Бас зузаан яваарай. Хаврын салхич ер нь хаач ч Солонгосч, Америкч, Японд ч, Монголч хүүтэн штэ. Миний Монголын ард түмэн. Тэгээд биесээ бодоорой. Хавар ятдаг шүү. Эмор шүү. Ерөн хүчтэй байцгаарай. За тэгээд 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхнийх нь савааны хатан болон чөтгөрийн 2 хөзөр буужээ. Энэ 7 хоногт ер нь хүүхэн эхнийх нь бол савааны хатан одоо хартаа ийм наав шингэж байгаа үед одоо ийм үзэсгэлэнтэй одоо нүмерхтэй хатантай сав бичсэн хойно галд үлдэж штэ. Савааны хатан бол цэвэр нэгдүгээр галын хөзөр. Ер нь энэ 7 хоногт маш тийм эрч хүчтэй, хэморлондаатай те аюу тийм их юм амжуулсан, их хөдөлмөртэй бас нэлээд тийм дүрлэлсэн 7 хоног байх маа гэж гарч ирж байна. Ер нь таныг энэ сар гэлтгүй энэ 7 хоног гэсэн таныг бол их тийм одоо азтай, хямртай, лундаатай бас их гоё тийм байлгах юм байна гэж гарч ирж байна. Нөгөө талаас чинь юу гэдгийг савааны хатан бол бас зүүн сувд холбогдох хөзөр. Ерөнхийдөө энэ 7 хоног зүүн сувнгоо сонсоод бас дотор хүнтэйгээ харилцаад юу болж ийн яаж нэгдгийг мэдээр явахгүй бол гал түүмэр бол яаж астдаг вэ? Яг тэр шиг хяналтгүй жоохон явах магадлал байна шүү. Ер нь таны амьдрал жоохон хяналтгүй байх магадлал байна. Тэгэхээр ер нь энэ 7 хоногт бол одоо бас юун дээр би явж гин яах юм байна, их юм байна. Би хаана юу нэг тэгс бодож үзээрэй. Тэгээд дээр нь энэ хартаа нар шингэх одоо биш нар одоо мандж байгаа үе гэхээр ер нь энэ 7 хоногт бас шинэ юм ихлүүлээд айтаахан юмээ сайхан төлөвлөж явхад бол их зөв үе байна. Таны амьдрал их гоё үеийг орж ийн. Тэгээд юу шүү толгойтойгоо байгаарай. Айгүй тийм хаана юу хийх үү, яахыг айгүй сайн мэддэг байгаарай гэдэг зүйл одоо энэ ингээ гарч ирж байна. За гэхдээ ийм байт юм аа. Эмэгтэй тэгээд саваа хит бас огцом дүрлцэх яах ихтэй болохгүй. Одоо чинь шатаах одоо тийм юм биштэй хяналттай байх хэвээр бас олон юм зэрэг амжуул сурах хэвээр шүү. Битээ нэг зүйл дээр амар төлөвлөд байгаа гэдэг зүйл гарч ирж байна. За харин хоёр дахь нь чөтгөр. За пентакл буюу одоо нэг 5 зоосны урд одоо ингэ нүдээ боочгсон. Одоо дээр үеийн салбартайнууд энэ тийм малгайтай галт дүрлцэх нэг тийм хот биеттэй нэгэн залуу ингээд зогсож байна. Юу гэдэг юм аа? Энэ 7 хоногт ер нь эго давч болохгүй шүү. Яг хийх юмаа хийгээд үр дүнгээ гаргачаа дараа нэг юм тайван суухаас айхдаг хүн чинь бас нэг юм онгирох цаг гэж байдгийг онгирч болохгүй юу гэдэг. Яг одоо бол тийм онгироод эсвэл бол тийм дарвалзаад авах шаардлага байхгүй шүү. Зөвшөөрөл гонлолч. Одоо таны ер нь энэ 7 хоногт бас жоохон тийм мэдрэмжийн төвшин жоохон сорих гэж үзье шүү. Одоо нэг сайнтай муутай гэж ярьдаг шиг таны амьдрал энэ 7 хоногт аюул сайхан юм байх үгүй байна. Гэхдээ муутлан гэвэл таныг сэтгэл зүйн төвшөнд одоо нэг үгтэй Google-ийн кинодоор гардаг штэ. Ингээд нэг зүүн талд нь анжил, зүүн талд нь чөтгөр, баруун талд нь бурхан гарч ирээл ингээд санал тавьдаг. Аюун санал тавьдаг. Хүний мэдрэмжэн дээр, хүний сонголтуудад ингээд одоо нөлөөлж оролцдог штэ. Яг тэрнтэй адилхан таныг бас энэ 7 жоохон тийм муу тал дээр чинь одоо ер нь нөлөөлж оролдоно, огцом уурмөр хүрхэж үтсэн, огцом хүнтэй зодтолч моо ч юм уу эсвэл нэг тийм өөртөө огцом барддаг ч юм уу те.
Тэгж жоохон жирийн сажиг юм дээр ялангуяа мэдрэмжнэр тэнийг пактлуулах гэж оролдох тул айгүй тийм даруулгатай өөрийгөө тийм дарсан бас бүх юм тийм логикийн дагуу яг хийх юм хийгээд жоохон нэг тийм тэнэг санаад хүмүүстэй уулзч уулна те. Тэгтээ тэглээгээд болохгүй. За одоо цогчмор санасан ч гэсэн тэгээд бас болохгүй. Тэгэл одоо халааснаа салаавч гаргаад явж байх нь баг дээр шүү гэж энэ хүндэл хэлмээр байна. Нөгөө талаас чөтгөр гэдэг үзэр чи юу гэдэг юм аа? Одоо таны амьдралд бас нэг юм хэрэгтэй зүйл. Хит тус одоо хоёрын хооронд байгаа хүмүүсийг бас таньж сурах хэрэгтэй. Тэгээд нэгэнт ингэж ийм сорилын бол орж ирж иж таныг бас дараа чимдэр чинь юу болж байгаа юм. Хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүс чинь ханиулж өгч чинь, таныг бас таниулж өгч чинь те. Та юун дээр алддаг, юун дээр ондгийг эн чинь шалгалтыг 10 жил их муухай маддаг байлаа штэ. Гэтэл тэр чинь өнөө бидний эцэст одоо хэр юмас болсон гэдэг чинь л шалгаж байгаа гэсэн үг штэ. Яг тийм учраас заавал бас нэг тийм юм дээр орооцолдох ч юм уу ингэж яриад ах шаардлагагүй. Одоо сорил болгоны тийм хүнээр згэж авах ч юм уу эсвэл мэдхэд мэдрэмжэндээ энэ талаас авч болохгүй шүү. За харин гаргалгаа наривсан одоо ямар хөзөр гарч ирсэн байна. Харцгаая. За их гоё байна тэр. Одоо савааны хатан дээр шууд 10 аяг аз жаргал. Одоо ийм сайхан аз жаргал ингээл. Одоо аяг бол мэдрэмж гэж хэлдэг юм. Гэтэл ийм их аз жаргал, ийм сайхан нэр зүр ингээл өөрөө ч зүрх сэтгэл аяг ингээл цутгаал хараад ирж байна. Их сайхан үйл явдал болно. Тэгмүүд энийгээ бас одоо халигд сэргийж ус болохгүй шүү те. Одоо чинь ус руу амар их аяг руу амар их ус хийчихэр чинь ингээл халиал байхгүй болдог штэ. Бүтэн дүүрэхгүй. Эсвэл бол зарим тохиолдолд аяад цоочих гэдэг. Яг тэрнтэй адилхан ийм үүдэг штэ. Жаргах үед өөрийгөө дардсуур хатуужлын үед өөрийгөө тийм одоо чангалт зургээд яг одоо бол бас ерөн сайхан үе болно, гоё болж энэ төсөл өөрийгөө бас жоохон тодорхой хэмжээнд дараад бас нэг тийм баярлах үедээ баярлна. Гэтэ хит бас баярлаад хөлн өнгөрөө тийм төвж болохгүй шүү. Бүхэн сайхан талруугаа одоо орж байгаа шүү гэдэг зүйл ингээ гарч ирж байна. Дээр нь аюу байгаа юм. Гэрийн чинь юугаз яг нэг суур байгаад өөрөө чинь гэр бүлтэй бас тэдэнтэйг аюу сайхан ерөнхий талаас гоё ойрхон цагаас өнгөрөө гоё байгаа гэдэг зүйлийг танд бас хэлж байна. Харин чөтгөрийн гаргалгаа үзэр нэг ч болоо. За ер нь суурны чинь юм хийгээд байна шүү. Одоо та нэг алдаагаа олон давтгад байдаг төрлийн юм шиг гараад байна. Ялангуяа амьдрал хэрэг сорихын тулд яг нэг төрлийн юм явуулт юм байна. Эн чинь бүр ингээд тийм олон жил баталгаажсан гэдэг шиг тийм юм байгаад байна. Энэ дээрээ бас бити автаарай. Ялангуяа энэ л оногт жоохон нэг тийм одоо хилээ амаа хамигчд бол баг их дээр шүү шулуухан гэж ярихад бол ялангуяа чөтгөр таны нэг юм суцаж чадсан байгаа байхгүй юу? Яг энэ хүн ийм жоохон бүтэхгүй шар юм аа, жоохон энэ дээр наад ингэчихэд л энэ хүн хамаг юм аа бүх бүгд хийсэн бүх юм бусдын ч тийм аа. Яг хэлсэн бөмбөлийг бол үнэхээр сайн хэлсэн хотыг одоо цамхыг бол үнэхээр зов зовж барьдаг энэ хүн. Гэхдээ нураахын бол мангар амархаа нэг ингээл үзүргэн үлдчихэдэл тэгэл бүх юмаа нураач юм а гэдэг л зүйл тань дээр болох гэдэг шүү. Тэгэхээр бити юмд юу яхаарай. Аюулгүй бити ихс хит юм анхаарай. Одоо сул талаа бити хатгуулаарай гэж юм байгаа юм. Нөгөө талаас бас би хаага бодоорой. Таны суурчинтэй одоо ер нь би юун дээр яаж би чинь гиз гүзээгээ яатсан байна уу? Сая бас март боллоо зөндөө уулаа, цагаас боллоо зөндөө бууз идлээ, гиз гүзээ өмжиж юу яаж үйж бодж үзээрэй. Бас би хаага сайн бодоорой гэдэг зүйлийг энэ талаар танд хэлж байна. За харин энэ талаар одоо орх хөсрөөс танд юу зөвлөсөн байна? Харцгаая. За хүч шууд утгаараа бол зориг дагаж аз гэдгийг. Яг тэр бол байна. Одоо харалтаа их сайхан бориндууд викингийн мэгтэй ингээд нисгэж штэ. Таны амьдралд одоо болж байгаа бүх зүйл таны эцээц ерөн сайн зүйл рүү чиглүүлээд та нэг юм аргаа олдвол юу байх ёстой шүү. Одоо нэг Монгол ардын үлдэн цэцэн бэрийг үлдээдэг штэ. Амар тийм дайрч ороод тийм мангар цангас ялаад байдаг ш. Аргыг нь бол яваад. Биш ер нь болдгоо баруугүй. Бас тэнэг гарч тэгээд. Гэхдээ та чинь энийг яг илүү тэрийг яг илүү юу лээ
чөтгөр ингэлөө тэггэлөө. Тэгээд болохоор би тэгээд наад 240 нэг юм бараг л алдсан штэ гэмтээсэн штэ ухааны мөрөл амар сэргэлнээс уншдаг. Нэгс нь таны амьдрал жоохон тийм байт юм шүү. Тэгэхэд мэдээж үе зориг хэрэгтэй, авахаалцсан ба хэрэгтэй. Тэгэхээр хүчтэй таны хувьд бол ер нь амьдрал их сайн тал руу орно. Тэхийн тулд мэдээж дөрмийн дагуу чөтгөрөөс орж ирэх юмуд байгаа нэмээд сорилын байгаа шүү гэдэг зүйл гарч ирж байна. Харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? Дөрвөн аяга. За хартаа ингээд уг нь бурхан цаанаас нь ингээд туулаа авчирч өгөх гэхэд энэ бол одоо аяг хоосон байна гэж одоо ойлгох гэдэг штэ. Нэгээс нь одоо хит өөртөө тийм сэтгэл готрол автаж болохгүй бүх юм сайн руу байгаа. Хичээх ёстой. Зүгээр хичээхээс гадна давхар толгойгоо маш сайн ажиллах ёстой. Хайрцаг гадаа сэтгэж хайрцаг дотор одоо болохгүй шүү. Хайрцаглаж. Тэгэхээр бити хими ингэж хүн дээр цуж аваараа бүх юм сайхан болно. Хөдөлгөөнтэй байгаараа хит эморч болохгүй шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. За ингээд энэ 7 хоногийн маань эхний өдөр маань дууслаа. Одоо хөтөл төлөвлөлтөнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш их баярлах болно. Мөн гүрээний утган дээр та бүхэн ингээд юу хийхийг хүсэж байна, ямар хүс мөрөлттэй байна, юу зорж байна гэд хэтрийгээ одоо донешн дээр гүрэн бичиж явуулвал тэрийн чинлөө бид нар сайхан залбираа сүслээд одоо сайхан өрөөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүс өрөө одоо 2 дахь өдөрлөгөө орцгоё. За 2 дахь өдөр маань аягны хатан. За ингээ хөзрийг харвал одоо нэгэн ийм үүлэн дунд одоо үүлний юунтэй далайн эрэг дээр алтан багны хажууд нэгэн гоёмсох таашинстай эмэгтэй одоо их хол их гарсан байдалтай аяг бичсэн зогсож штэ. За мэдээж аяг бол хүний үед мэдрэмжийн үзэр байдаг. За тэгээ аягны хатан гэхээр ер нь энэ 7 хоногт бас гоё юм болно. Гэхдээ илүү таны одоо ховийн амьдрал мэдрэмж тал дээр чинь илүү их тийм гоё зүйлсүүд болох, илүү тийм сэтгэлийг чинь булаасан зүйлсүүд одоо хайр зүрх сэтгэлээ гаргаарай. Ер нь нэг юм ойрд одоо юу байгаагүй, ойрхон байгаагүй эсвэл тийм зүрхлээ бас гаргая гэсэн одоо эсвэл баярлсан татсан хэлмээр гэсэн хүмүүст бол ер нь энэ 7 хоногт хэлбэл их зөв байна шүү гэдэг зүйл гарч иж байна. Дээр нь бас нэг юм байгаа юм. Хит бас нэгдүгээрт яг хөө мэдрэмжэндээ ингээд хүмүүс цаан таслаа бийж болно. Гэхдээ нөгөө талаас хит бас тэнийг бас мэдрэмжэндээ авчиж болохгүй шүү гэж байгаа юм. За ер нь таараа үзэртэй одоо үгэл гэдэг бол нэг тийм сайн байдгүй. Хоосон. 1000 аянга захиад эсвэл ууртаа мууртаа байгаад өвлөл хоосон. Хит таны зарим мэдрэмж чинь хоосон байх магадaltaй шүү. Эсвэл гүйгдүүлээ таны зориулсан мэдрэмж бос хүмүүс хоосон байх магадaltaй шүү. Тэгэхээр хүмүүсийг та ер нь бас хэр сайн таньж байна. Хэр ер нь яг юу болж яаж гэдгийг мэдэрч байна. Тэнд нэг тийм ерөнхий жоохон нэг юм байгаад байгаа юм биш үстэй гэдэг зүйлийг танаас асуумаар байна. Ялангуяа энэ талаар тийм зүйл гарч ирнэ. Таныг жоохон тийм хуурчих гадах магадлал бас байна шүү гэдэг зүйл гарч ирж байна. Тийм учраас та яг мэдээж туслах гэсэн хүмүүсд туслана. Бас гоё зүрхлэг зориулах гэсэн хүмүүсд зориулна. Баярсан талхсаа хэлэх болно. Хашир байх ёстой. Яг тийм сууртай байх ёстой шүү. Хэд бас хүний юугаар байж болохгүй шүү гэдэг зүйлийг энэ баг нэг хэл сануулж байна. Дээр нь одоо ийм байгаа юм. Өөрийгөө бас хайж болохгүй. Ер нь энэ 7 хоног бол таны хувьд өөрийгөө нэг тийм буцаж гоо үзэсгэлэн гоё байдал одоо тэрийг мэдэрсэн тэрийг дахин сэргээсэн ер нь 7 хоног байвал танд их зүг бай шүү гэдэг зүйлийг аягны хатан гэдэг хөзөр одоо танд сануулж байна. Энэ юм аа. Та ерөнхийдөө өөрийнхөө мэдрэмжийг жоохон тийм энэ хүзийг сонсох хүн та жоохон хаадаг, бусдыг жоохон бодох гэдэг, босодлох гоё байвал би яах вэ гэж үжих гэдэг магадaltaй би тийм байгаад байна. Одоогийн нөхцөлөөр болохгүй. Энэ 7 ялангуяа өөрийгөө тийм хайрлсан, өөрийгөө бас нэг тийм гоё байлгасан, өөрийнхөө дотор байгаа нэг тийм юмнуудыг ингэ сайхан задлсан тийм байвал танд бас их тийм их гоё зөв үе чинь ирж байна шүү гэдэг зүйл ингээ бууж байна. За харин 2 дахь өдөр бол 3 аяга. За гарч иж ин да нэг 3 хүүхэн
тэнгэр дээр бас үүлэн дунтай. Одоо ингээд би бинийхээ аягнаас ингээд юуцсан байна штэ. Одоо яаж штэ. Нэг гоё 100 одоо сайхан 100 татах гээд бибидээ ингээд байж ин да. За тэр чихөө гол зүйл үл юм байдаг юм. Нэгдүгürt энэ гурван ч юу штэ нэг бибидээ одоо хондог тулах гэж юм гэхээр ялангуяа энэ 7 хоног та хүмүүст одоо өөрийнхөө одоо зөв ажлыг зүйлүүдээ та нэгсэн сонголт хийх хэрэгтэй гэсэн үг. Сонголт хийхдээ тэр хүмүүс одоо ямарваа хүмүүс санал тавихад ямарваа нэг хүмүүс одоо тийм ажлын юм ингээд хийгээд санаачаас сэтгэхэд энэ 7 хоног их зөв 7 хоног юм шүү. Одоо ялангуяа олон хүмүүстэй дараагийн хүмүүстэйгээ та бас одоо зөв хүрээлэлээ олоод зөв хүрээлэлтэй байгаа бол тэр зөв хүрээлж юм ажлын хамтрагчтай ямар нэг ажлын юмыг санал тавиад инкүү тэггүй яа гэхэд бол танд маш тийм зөв үе энэ 7 хоногт ирсэн байх шүү гэдэг зүйл одоо хөзөөс бууж байна. Нөгөө талаас түрүүчигтэй адилхан бас одоо алим болон өөрийгөө тийм ажилчин шоргоож одоо зүгий байгаа биш те. Бас нэг тийм жоохон суул тавиад гарч ороод явхад бол их зөв үе шүү. Яагаад ингэж нэг юм энэ л яагаад юм шоучачаа гэдгийг хэлээд байгаа юм гэвэл танд юм нэг жоохон итгэл хэрэгтэй байна. Та ингээл их тийм хүний төлөө амьдрал яадаг гэдэг эсвэл ингээд би яах вэ гэд өөрийгөө маш их жоохон хаяад байна гэд. Тэгэхээр аягны хатанч тэр гурван аягч тэр аль алин танд бас нэг тийм зүйлсийг одоо санал болгож байна. Тэгээд хамгийн гол нь энэ төлөө юуны төлөө бодож төсөөлөх хэрэгтэй гэхээр та өнгөрсөн болсон зүйлүүдийг нэг бодоод үзээрэй. Энд гурван аяг гэдэг бол одоо triumph буюу одоо амар гоё ингэ юмд хүрчээ те. Одоо ингээд би чадцаа, би бас иймд хүрсэн шүү гэдэг чинь гэдгийг одоо гэд тэмдэглэж байгаа үе байхгүй юу? Яг энэ гурван хүн. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас уг нь бас хөрсөн бай, аюу гоё юм нэг явж байгаа зүйл зөндөө байна. Даашаа тэрийг тоохгүй ер нь нэг тийм алтаан дээр аюух тийм арддаг юм уу гэдэг зүйл гарч ирж байна. Битгий стертэл дээр ингэ бодж үзээрэй. Тэрний оронд би юу хийж байгаа вэ лээ? Би бас ийм хийцэн шүү. Би энийг гараас гаргацсан шүү. Би бас аюу сайхан явж байгаа шүү гэдгээ аюу сайхан бодоорой ялангуяа энэ 7 хоног гэж одоо тэнд бууж байна. За харин гаргалгааны наривчсан хөсрлөөгөө одоо орцгоё. За аягны хатан дээр шууд 7 анчин гэдэг үтрэг буусан. За харж байгаа бол те. Шууд юу вэ штэ. Хоёр нохоттой нэг нь анчин эмхтэй шууд харахч штэ. Хулгайч шууд л харуулж ална гэл. Чамаар бол би бол аяна. Чамаар би бол орой хоолой хийнэ гэл гэсэн харцтай зүгээр. Нэг ёсондоо та энэ 7 хоногт яг мэдрэмжэндээ яаж хийж байгаа бүр зөв. Гэхдээ энэ үүлгүй байх хэрэгтэй шүү. Яг иймэрхүү үүлгүй хэд жирэмх юм тийм байж болохгүй. Би яг ийм хүмүүс би баярлсан илэрхийлмээр байна. Бас би яг энэ 7 хоногт би ийм зүйлсүүд ингэ болсон. Би энэ хиймээр байна. Би энийг ингэн гэсэн яг тийм тодорхой байх ёстой шүү. Яагаад вэ гэвэл мэдрэмжээ дагуулж төрлийн хүмүүс жоохон тийм ерөнхий юм эсвэл заавал тийм хүнээр хэлүүлж ийж нэг тийм чигтүүлж ийж жоохон юм хийх гэдэг юм аа. Тэгэхээр өөрсдөө жоохон тийм одоо тодорхой яг тийм товчхон шийдвэрийг байх ёстой шүү гэж энэ 7 хоногт гарч ирж байна. Нөгөө талаас ерөнхийдөө та бас өөрөө харах үнцгийг юу ямар байна? Таныхаа асаалттай 10 танк 2 баригаад зэрэг ингэ байна яг үндэ. Хэмбэрлэндээ модож өгөх их сайн байна. Даанчаа та тэрийгээ бас бүрэн ашиглахгүй юу байгаад байна. Одоо анчны нэг зүйл юу гэдэг юм. Энэ 7 хоногт та бас яг юу руу хүсэж байна, яг яамаар гэдгээ маш сайхан чиглүүлээд одоо яг нарийн детальны болгож чадвал танд бол хүрч чадахгүй юм байхгүй их гоё зүйл шүү. Гэхдээ бүх юм ихлээсээ хүн шууд ингэ тайван ихлээд төлөвл энэ 7 хоногт бол огцом юм хийхээс илүү төлөвл хүмүүс санал тавь юм ихлүүл. Тэр нь хамгийн зөв юм шүү гэж гарч иж байна. Хоёр дахь нь. За 21 дэлхийн мод. За хардаа маш том мод. Тэндээс хаалга малхтаа бас бараг яшин хэрмэр мэдрээд байгаа. Дөрвөн өчир талдаа дөрвөн талд нэг юм юу штэ. Юу дүүлээ. Хавар зун намар өвлийн тийм юутай болчихсон байна. Нэгэсэндээ таны үе ирсэн байна. Одоо амьдралын хувьд тийг ингээд цикл дуусчих. Дараагийн амьдралын цикл орж иж их сайхан эхлэл байна. Энэн дээр та яг юунд хүрсэн байх хэвтэй юм бэ? Бүх юмаа сайхан төлөвлөж чи. Тэнд ерөнхий байгаа юм биш үү?
одоо заавал тийм комфорт зондоо бас байж болохгүй шүү. Ер нь нэг юм гадагшаа гараад хайдаа нэг юм усан цэлхэд бол ингээд яах вэ гэж бодохгүй зүгээр усаа үсэрчүүл тэг амьд үлдэн штэ. Яг тийм зүйл танд бас хэрэгтэй байна шүү гэдэг зүйлийг энэ 7 хоног танд бас сануулж байна. Нөгөө талаас одоо юм байгаамаа. Та амьдралаа аягүй тийм харанхуй ерөнхий хараад байна. Нэг зүйл ингээд дуусаа дараа чи юм эхлэх гээд нэг зүйл ингээд байгаад байхад та тэрийг бас тийм ерөнхийгээр нь хараад байгаа юм шүү. Ер нь амьдралаа юу болж яаж ингэж гэдгийг харахгүй мó гэдэг зүйлийг харахгүй мó гэж танд бас хэлж байна. За харин одоо энэ талаарт орог төсрөөс юу гэж хэлсэн байна? Харцгаая. За, спикер. Таны амьдрал та ер нь танд одоо ярих чадвар маш сайн байна. Та одоо бас ярих тийм бас чадвартай. Бурхнаас ингээд одоо авьяастай, бэлэгтэй тийм хүн байна. Ингээд бурхан танд сайн яригдаг тийм амны бэлэг, аштын заяаг бас заяасан юм байна. Даанч та одоо чи мэдээж амьдрал усаа хүний сойрон те. Тэгэхэд одоо юу яцсан байна? Унтаад байгаа юм шүү. Тэндүү тийм ерөнхий байгаад байна штэ гэдэг зүйл гарч ирж байна. Бити юу яа? Бити сайхан ингээд унт. Зүгээр сайхан ярилц. Өөрөөхөө ингээд хийх хүсэж байгаа зүйлсээ сайхан яар. Тийм байхад бол бүх юм аюу сайхан болно гэж хэлж байна. Бүх зүйлээ сайхан төлөв. Тэгэхэд сайхан яар. За юу. Тийм байхад бүх юм болж байна. Нөгөө талаас хүмүүсээ сайхан зөвгөл. Спикер, oracle ч юм бол хүн сайхан зөвлөлтэй. Хүний зөв залруу чиглүүлдэг юм байдаг. Энэ талаар танд бас чиглүүлэг болон бас тодорхойлолтын зам хэрэгтэй байна. Харин энэ талаар юу болохгүй вэ? За, тэнэг гэдэг үзрэг гарсан. За, энэ нөгөө тэнэгдэж болохгүй шүү гэдэг л байхгүй юу? Хит одоо юу гэвэл мэдрэмжэндээ автаад болчмгүй үйл хийж болохгүй. Одоо үйллээ жоохон тооцоотой байх хэрэгтэй. Одоо энэ л байхгүй юу? Анчны эсрэг нь. Анчин бол ингээд амар харж байгаа. Одоо нохоо сум харуулаа нохоо ханаас нүггүй шүү дээ. Яг тэрний оронд одоо хит бас тийм тэнийг алхам хийж болохгүй. Огцом ингээд тийм хит мэдрэмжийн замтал за яг энийг хийвэл манайс та алах юм байна гэж байж болохгүй. Тооцоотой хөдлөөрөө бүх юмаа бодно шүү гэдэг зүйлийг энэ 7 хоногт ингээд танд хэлж байна. За ингээд 2 дахь өдөр маань дууслаа. Одоо хөзөр дэлгэлт маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн хүрээд маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээр юу хийхийг хүсэж байна. Яг ямархуу ингээд байдалд одоо баймаар байна. Ямар зорилготой баймаар байна. Юу биелүүлмээр байна. Тэрийгээ сайхан бичээ явуулвал тэрийн ч төлөө сайхан манифест хийгээ, сайхан залбираад одоо ерөөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санааг хүссэн өрөө одоо 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань хүч гэдэг өдөр байна. За ингээд од тэнгэрийн доор нэгэн үзэсгэлэнгүй том юутай эмэгтэй одоо арслан гинжилчихсэн байна шүү дээ. Арслан бол нэг тийм зөв хөтлөл явж байхад бол одоо тааламжтай байгаа бололтой. Бас эмэгтэй ч гэсэн бас нэг айхтар тийм татчих гинжлээс нь татчих чангаас юм бол алгаа. Тэр нь за ингээд юу гэсэн үг вэ? Энэ хүч ийм гоё үзэг гэдэг юм аа. Таны амьдралд ер нь нэг ийм энэ 7 хоногт аюу тийм зоригтой байвал их гоё байна. Яагаад вэ? Таны амьдралыг үнд ийм арслан ялангуяа энэ логт орж ирж байна. Таны одоо шинэ төрлийн энерги орж ирж байна. Та ер нь л энэ 7 хоногт их тийм хямрал ундаатай зорьсондоо хүрч чадахгүй. Эсвэл тэр барийн хүнтэй нүүр тууж чадахгүй тийм эрд одоо нэг эрд уулыг өргөсөн хэмжээний гэдэг шиг тийм гоё эрд зориг, ад завшаан, энерги орж ирж байна. Тийм учраас энэ 7 хоногт ямарваа нэг зүйлсийг хийхэд, ямарваа нэг хүмүүстэй харилцаа үүсгэхэд нэн сайн юм шүү гэж гарч ирж байна. Мэдээж одоо хамгийн гол нь энэ юм байгаа юм. Аль альд сахилга бат. Танд бас маш хэрэгтэй тийм сахилга батны зүйл ер нь танд их хэрэгтэй байгаа. Тэр чинь бол ер нь 7 хоногт бас танд өөрийн мэдлэг орж ирээ. Та бас юмаа хийгээд их гоё зүйлөөгөө орох юм байна шүү гэж гарч ирж байна. Дээр нь энэ юм байдгийн. Одоо таны амьдралтай одоо чингээ уустай одоо уустай найдварын ер нь нэг юм таг харанхуй амьдрал чинь байгаад байгаа бол ер нь 7 хоногс эхлээ сайхан их гоё найдвар руу орох болно.
бас хүний нэг юм шинэ энерги орж ирэхэд хүн яалч нэг юм өөр болоод арай нэг юм юу болдгийг одоо сахилга баттай болоод ухаарад ч нэг юм орж ирдэг. Яг л нэг юм маягийн 7 нэг үл тэнд байна шүү гэж ингээ гарч ирж байна. Тэгээ одоо энэ хартаа энэ нэмэгтэй хаашаа явах мэдж байгаа. Арслан тэрийг дагж байгаа. Нэгсэндээ та яг хаашаа энэ л яг хаашаа явах ингээ аюу сайхан төлөвлөөд яг ингэж ирэхэд бол таныг аюу сайхан ад зэвээгээр бүх юм ингээ болохоор байна гэж гарч ирж байна. Хамгийн гол нь таны амьдрал нэг тийм энэ ялангуяа энэ талаар баланс хэрэгтэй шүү. Хэд тус ажлын юм бол очихгүй, хэд тус одоо одроод тийм байчихгүй, ерөнхий сайхан юмаа бариад явж байхад бол бүх юм энэ талаар их сайхан болох юм байна. Дээр нь одоо энэ хөзөр ерөнхийөр ийм байхгүй юу? Одоо удаан хугацааны дараа танд их гоё юм орж ирж байна. Яг тэрний эхлэл нь та яг одоо бол амьдралын зөв зөвний их гоё зүйлээр орж ирж байна гэж гарч ирж байна. За харин дараачих нь таваа яг. За нар шингэж ийн нэг ойд одоо нэг залуу ингээд 5 аягны одоо 3 аяг унчсан 2 аяг боссоо. Тэгээ уг нь их гоё алслаг хувцсээр нэ уйлчихсан байна шүү дээ. Цаана нэг юм шаазгаа шууд нисэж байна. Нэгэсэндээ энэ 7 хоногт нэг юм их сайхан зүйл болоод байгаа гол шалтгаан гэвэл таны удаан ингээд таны ингээд барьж ийсэн ингээд мушгаа батцсан байсан тэр юм чинь ер нь 7 хоног тийм тавирч байгаа юм байна. Одоо аягаар мэдээж зүрхслийн одоо мэдрэмжийг илэрхийлдэг. Гэхдээ мэдээж 3 аягаа ингээд унтчихсан хүн хэцүү л байна. Гэхдээ 2 аягаа аваад бас явна гэсэн үг гэдэг юм. Яг тэрнтэй адилхан та энэ 7 хоногт ер нь нэг юм удаан нэг юм таны заваадсан зовлонтой зүйлсээс ер нь нэг тайлтаа ороод их гоё үедээ орно гэдэг зүйл танд энэ 7 хоногт гарч ирж байна. Тэгэхээр бүх юм аюу сайхан талдаа бол орох юм байна. Таны амьд гэсэн их гоё талдаа орох юм байна. Ийм байдгийн тариа хүний мэд сайн. Гэхдээ өвдөгдөг юм зү. Яг тэрнтэй адилхан таны амьд гэсэн бас энэ 7 хоног мэдээж хэцүү боловч аюух тийм чанга хэрэгтэй зүйлсүүд болж байна. Нэгс нь таны амьдрал яг одоо засварын төвдөө ороод засагдж эхэлж байна гэж гарч ирж байна. Энэ бол маш сайн зүйл. Мэдээж хүлээн зөвшөөрөх хэцүү байж болно. Эсвэл одоо хэдүүлээ өвдөлттэй байж болно. Тэгтээ хэрэгтэй зүйл шүү. Нөгөө талаас энэ 7 хоногт та хамгийн гол нь юу гэж болохгүй. Одоо хайрцагдаж болохгүй шүү. Ялангуяа сэтгэлийн хувьд. Одоо би энэгүй яаж амьдрах юм бэ ч юм эсвэл би энэ зөрүүг хийх мэдэхгүй ч юм уу эсвэл би ганцаар явж чадахгүй мэдэхгүй гэж бодож болохгүй. Бүх юм маш сайхан байж байх болно. Таны амьдрал зөв зам явж байгаа. Ялангуяа та ийм сайхан арслангийн гоё энергитэй байгаа учраас шууд далаад гараад нэг сэлүүртэйгээд явхад бол цэцтэй тийм эрдэнсийн хаалгыг болох хэмжээний тийм хиймэрлэнүүдтэй байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ 7 хоногт таавал их тийм сайн зөрөгтэй байгаарай гэж гарч ирж байна. За харин гаргалгааны наривчсан хөтөл дээр юу гэсэн байна? Харцгаая. За хүчээр 7 чулуу буюу одоо эдгэрэл. За ингээ хөзрийг харуул те. Нэгэн нэмэгтэй ингээ бясалгал хийсэн нэг залуугийн одоо залууж явахтай нэг убаагийн одоо эдгэж штэ. Нэгэсэндээ таны амьдралд энэ 7 хоног их гоё эдгэрлийн юмуд орж ирж явах болно. Бүх юм сайхан тал дээр орж ирж байна. Юу гэдгийг бити бүх юм ингээд энэ хүн би яаж болоо гэж болоо гэж бити бүх юм сайхан одоо эргэлзээрээ тэнгэлзээрээ бүх юм зүудлэл орно. Ер нь энэ 7 хоног таны их сайхан тийм гой зүйлсүүд хүлээж байгаа. Ер нь энэ 7 хоногийн гол зүйлүүд таны сэтгэлийн эдгэрэл ороод сайхан одоо дэмнээд ер нь нэг шат дахиулаад эн чин таа бол нэг шат дахин гэсэн дэгч таас жоохон уналтанд базын байсан бол аюул сайхан дээшээ явна шүү гэдэг зүйл ингээ гарч иж байна. Нөгөө талаас хүн хосоороо байх ёстой шүү дээ. Одоо энэ өдөр дээр ч гэсэн хосоороо байна. Таны амьдрал яг ямар хүн хослол хэрэгтэй байгаа юм? Найз нөхдөд хослолоо, ажлын хослолоо, эсвэл эсрэг хүсний хослолоо тий. Яг тэрийгээ та бас төлөвлөөд ер нь явхад бол энэ 7 хоногт бас тэр хэмжээний хослолын бас юмуд одоо эхэлж магадгүй шүү. Таны амьдралаас их гоё зүйлэр орох гэж шүү. Давхар таны амьдралаас шинэ хүн гарч иж магадгүй байх шүү гэж гарч ирж байна. За харин 18
одоо усанд туссан сарны тусгал. Амьдрал энэ 7 хоног их сайхан найдварын юмар болоод их гоё юм руу орно. Одоо юу гэдэг вүлээ? Ичи юм штэ. Таны эго одоо алийн болгоныг тийм айцтай, хүйцтэй явах уу? Хүн өөрөөрөө бас ингэ бахархаад, өөрөөрөө бас ингэ сайхан байх ёстой шүү дээ. Таны амьдралд одоо ялангуяа нэг шин зам энэ 7 нэгдэх учраас та өөртөө сэтгэлтэй байх ёстой, өрүүлж хашилж болохгүй, зүрхсээ сул тавиад их гоё явахд бол энэ 7 хоног их сайхан юм байна шүү гэж гарч ирж байна. Бүх юм одоо ингэ харалтаа том сар гарчихсан, бүх юм тодорхой болж байна. Таны амьдрал гэсэн энэ 7 хоног бас бүх юм тодорхой болоод хинэн муухан байсан, хинэн сайхан байсан, хинэн тэндлээ юу хийж исэн гэдэг чинь бүх сайхан гарч ирэх юм байна гэж гарч ирж байна. За тэгээд төгсгөлд нь төгсгөл нь жоохот энэ үзэж шүү. Одоо таны амьдралд юу байгаа юм? Одоо хит тус юу байна? Зөөлөн байна. Жохон тийм шаардлагатай үед бол чанга бахт нэг бодохгүй шүү гэж хэлж байна. Хиймэртэй байгаараа заа юу. За харин энэ 7 хоногт Oracle үзрээс юу гэж хэлсэн байна? За тэгэхээр амтаа. Одоо харалтаа хоёр адилхан байна шүү дээ. Нэг нь том хүүхэн ингээд арслан яатсан, нөгөөх нь болохоор нэг ирүүс одоо нэг жоохоо охин твэрчсэн байна шүү дээ. Нэгэсэн доо тань амьдрын гэж байгаа болооч одоо юу шүү дээ. Эцэст хүмүүсээ сайхан найс нөхөрлөх. Ер нь энэ 7 хоногоос жоохон нэг юм орж гараад за очруу орж байгаа нь хаашаа юм те. Ерөнхийдөө тийм шинэ хүрээлэл үүсгээр найс нөхдөдтэй болоод эсвэл удаан хугацаанд тийм краш гэсэн хамтанд байгаа юм бичгэд бол бас их зөв бай шүү. Тэгээд шинэ харилцааны тэглэл болно. Гэхдээ ингэж болохгүй шүү. Одоо нэг юм хөдөлтөө мэрэгдэл тэгж гараа тэр би чамд бичиж байгаа юм гэж болохгүй. Нэг тийм сайхан бодож байгаа найрыг гэсэн эсвэл харилцаа үсгэсэн хүмүүс тэгээ одоо бичвэл их зөв бай шүү гэдэг зүйл энэ л гарч ирж байна. За харин энэ 7 хоногт юу хийж болохгүй вэ? За гарч ирсэн да. Одоо чөтгөр нэгсэн доо хит одоо энэ бол энэ л дээ. Хит өнгөрсөндөө харамсаад, хит гимшээд, хит алдаан дээр яагаад, хит мэдрэмжэндээ автаад явж болохгүй. Бүх юм их гоё зүйл рүү орж хахад та нэг тийм хайрцаглагдаад юм уу хит өөрийгөө зажигруулж болохгүй шүү. Таны амьдралын нэгсэндээ одоо энэ бол ингээд таны сэтгүүр хайрцаглаад байгаа байхгүй юу? Нэг тийм чөтгөрхөөл нэг тийм лүдлүүс сифр сатамата яадаг гэдэг юм байдаг юм бишээ. Зүгээр л жоохон нэг юм балаа юм байдаг юм аа. Тэр балаа нь юу юм? Мэдээж ойлгомжтой. Сэтгхүүн чагдаг. Ийм сэтгхүүн чагтад бол энэ 7 хоног та байж болохгүй. Бүх юм таны аюул сайхан төвшин орж байхад та өөрийгөө ингээд оруулаад байвал энэ сайхан боломжууд, энэ сайхан энерги та алдчих шүү гэж гарч иж байна. За ингээд 2 дахь зэрэг маань дуслаа. Бичлэг нь таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Мөн донешнуудаа маш их баярлах болно. Мөн гүрэн зовтгон дээр нь одоо юу хийхийг хүсэж байна, ямар хуу бүсэл мөрөдөлтэй байна, юу тэмүүлж нэгдгээ бичээ бол тэр чиглэлөө сайхан манифест хийгээ, сайхан залбираар өрөөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн өрөөй. Одоо ингээд 2 дахь зэрэг маань дуслаа. Дараагийн одоо хөтөл хэлэлт яваараа, хөтөлбөрийн одоо видеогаараа уулзцаая.